Хууль сайдын үүрэг гүйцэтгэгч Тэмүүжин өнгөрсөн 7 хоногт авилгын гэх 4 сая Америк долларын баримтыг дэлгэсэн. Тэгвэл алтан дорнод Монгол компани тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан юм ба энэхүү баримтны учрыг өнөөдөр тайлбарлалаа. Төлбөрийн баримтууд дээр NRI компаниас хийсэн шилжүүлгүүд гэдэг нь тодорхой харагдаж байгаа. За тэгвэл энэхүү компани алтан дорнод Монгол компанийн хувьцаа эзэмшигчус тус компани захирал Гамболд эрхмийн хамааралгүй компани гэлээ. За уг нь бол тэрээр хэвлэлийн хуралд ирэх байсан боловч эрүүл мэндийн шалтгаанаас хамаарат хүрсэн ирэх юм аа. За тэгэхээр 4 сая ам долларын төлбөрийг хизээ хинт юуны зориултаар яагаад шилжүүлсэн бэ гэдгийг Гамболд захирал өөрөө хэлнэ хэмээн алтан дорнод компаниас тайлбарласан юм аа. Алтан дорнод Монгол гэдэг компаниг бол Оросын холбооны улсын иргэн Сергей Викторович Павлшок гэдэг хүнээс бол худалдаж авсан. Ямар нэгэн улс төрийн албан тушаалтан их мэдлэгтнээс ийм компаниг бол дамжуулж худалдаж аваагүй. За тэгвэл үүний дараагаар алтан дорнод Монгол компани тэргүүн дэд захирал асан Бямба хэвлэхийг мэдээлэл хийсэн маа. За тодорхойлбол энэхүү гүйлгээ ямар учиртай хинээс хин шилжиж ирсэн гэх асуултын хариулт өгсөн. За харин хувь хүний нууцлах банкны баримт хэрхэн яаж улс төрчдийн халаасанд орсон хариулт ихтэж үлдэж байна. Энэ хоолгон дээр байж байгаа энэ 2 сая доллар миний Павлшок төлсөн мөнгийг буцаагаад энэ компани руу Гамболд төлсөн байхгүй юу? Гамболдын компани төлсөн. Тэр үн чинь төлжөөж юугаа авна шүү дээ. Нөгөө гэрээгээ хийн шүү дээ. Тэр энэ төлбөрийг бол одоо юу гэдэг өөр юмтай холбоод ингэж яваад байгаа. Нэгдүгээр би гайхаад байгаа. Хоёрдугаар энэний цаана авилга байна гэдэг энэ ямар ч асуудал байхгүй. Цэвэр бизнесийн хоёр компани хоорондын болсон энэ өвөө аваад байхгүй юу та. Нэгсэндээ тэр компани хөтлөж авч байгаа. Тэгэхээр энэ юмнуудыг одоо ингээд хэрвээ үзий харъя шалгын ирвэл одоо бүх юм нээлттэй байж. Тэгэхээр тэр олон компаниуд бол ярьж байгаа техникийн үед бол одоо Бямба захирлын компани авах гэрээгээ байгуулад бас бидэртээ давхар гэрээ байгуулаад явж байгаа. Сүүлд бол одоо ярьж байгаа компани бол одоо худалдаж авсан байгаа. Тэгэхээр бол энд бол бас дандаа бизнесийн нууц бас хоорондын тохироо энэ ярьж байгаа учраас бол тэрнийг бол одоо дэлгэрэнгүй ярих нь бол бидэрт бол над бол юм суртахууны эрхэл байхгүй. Тэрнээс дүүс гадна тийм сонирхол байхгүй. За харин Тэмүүжин сайд энэхүү авилгын гэх баримтыг дэлгэсэн шалтгаан нь юу вэ? Засгийн бүрэлдэхүүний асуудал яригдж байхад ийм алхам хийсэн сайдын суудлаа авч үлдэх гэсэн нүүдэл байж мэдгийм хэмээн үзэж байгаа маа. Мөн энэхүү суух боломжтой хэмээн эртнээс яригдж байсан гэх юм бол улсын ерөнхий прокурор Дорлижов захирал Тэмүүжин хууль зүйн сайдын суудлаа авч үлдэх гэж дээрх баримтыг дэлгэсэн үнэн бол Дорлижов мөн энэхүү асуудалтай холбогдно. За харин үүн тэрээр ямар ч хариулт өгөхийг хүссэнгүй. За, би энийг жишээрийг гэсэн. За, жишээрийг гэсэн. Би асуудал найруулсан. Тэгэхээр энгийн нэгэн баримтыг дэлгэснөө да үнэхээр энэхүү асуудлын цаана ямар нэгэн зүйл байна уу гэдэгт авилгын их баримт дэлгэсэн Тэмүүжин сайдын хариулт нэгтэж үлдэж байна.